Чи яагаад ойр гэрээсээ гарахгүй байна вэ? Цэг би чинь зүгээр үү? Анхаарлын тэмдэг. Чи бид хоёрыг уулзаад уудгийг эмгэн мэдж. Тиймээс хоёулаа арын аманд очиж нэг юм одоохон мултлыг тэхүү. Бүгдийг ойлголоо. Би 2 өдөр дараалан уусан эхнэр мэдээд надад жавти хүртээсэн. Надад одоо ганц юм байна. Чиний хэлсэн газар очиж хурдан ууй. Хурдлахгүй бол үхлээ. Одоохон мордоод очие. Тэнэ чи одоо тэгээд цэг туслаа алдаад авах юм. Цэгээ одоо байн тавих юм. Таслан цэг хоёроо дандуураад идэв юм уу? Яаж жоод одоо хөдлөө. Үгүй. Чи мөн нүгэлтэй хурдтай байна. Чиний үйлдлийн хурдыг гүйцэхгүй. Нүд үргэлзээд байна. Өгүүлбэр эхлүүд л энэ жил нар хурд тэгшрээд наадмын саахан болно. Ош хачи. Чи манай хараацыг хасна. Амт. Энэ жилийн хурд чи этвэрээс гарахгүй. Гарахгүй. Ош манай хараацаг байна шүү дээ. За ястаа. Тасрлаа гэсэн. За тасрлаа даа гэсэн тасрлаа мэдсэн. За тэгээд одоо мэдсгүүд эрүүж хэлэх гэж байгаа юм шүү дээ. Тэгээд одоо яасан? Би мэдсэн юм аа. Эрүүж хэлэх рүү би нэг хэдэн төгрөг авч очиж чамаа гаргая гэсэн хөгшөө уулдгүй. Бичээд юм ирээд юу яриад байна. Ингээл өвчнөд одоо хүн ярих чинь над амаа. Гэхдээ танаа мөн хараад гарсан уу? За сая нэг таран дээр харлаа. Арагшига галт цаад явах юм аа. Бүү яаж байгаа юм болов? Мэдгүй одоо галдан тохирог юм байлгүй. Галын оролцсон юм уу одоо? Ингээ худлаа яриад байх юм аа. Ярин суусан үгэл тавигцтаад очны үсэрсэн байлгүй дээ. Үгүй. Гал каманд өгöd галыг нь унтраж дийлэхгүй. За чи бити худлаа яриад. Хөөе чи манай хүрээ азрыг харав. Харсан. Тэр чи сумштэй. Эддэм өчигдөр мөн маягтай. Тэр их сууганаас тавилаа. Үгүй тэгсэн чинь дээр нь суусан үгэл бүр яаж чадахгүй маа. Бүр амын барахгүй юм. Хээдэмэл ингээ татах юм. Үгүй тэр мөн хүүхдээ чи нөлөөс ингээ хоошоо гоожоод явах. Ардаа бүгд бүтэн нуур тогтоогоод явлаа. Ардаас нь явсан адраг ийш яаждаг галдирч унаад тийш яаждаг савж унаад ийш яаждаг бүдэрч унаад. За болоо. Тийм ургуул шиг альтаргаатай ус гэж юу гэдэг. Үгүй ядаж. Харин манай муур адраг түрүү жилийн наадмаар тасралаад их цоцогдоо шүү. За одоос гарч ирнэ гэсэн чи тасарчжээ. Тасраад одоо орж ирнэ гэсэн чи хадуурчлоо. Хадуураад хоошоо гарсан осын хил дээр очиод өнөө хүүхд мэдгүйгээд буцаагаад өнөө орцууд гойцсон чинь 3-аар орж ирсэн шүү дээ. Өчи манай муур адрагыг харсан уу? Үгүй. Хурдын надгалсан шүү дээ. Яаж? Чи мэддэг юм уу? Үгүй. Ой чи өргөчөнд игээд үлдээчихдээ шүү дээ. Вирус өргөчөнд игээд үлдээчихдээ шүү дээ. Мэдүүштэй байна хөөш. Тэгээд хойд нь гаргаж ирээд ганцхан уйтгад тэгээд гог тарайгаад хурданд хөвөрөө. Би бас сонсон юм байна. Би бас нэг юм хар азгаа хөлдөөгөөд. За, чи энэс сурсан. За энэ уус амттай шуугаад исэн юм аа. Тэгэхээр нь хөлдөөчдийн бодоод хөлдөөцөө. Хөлдөөцөө харин буруу хөлдөөцсөн байл. За. Хүүхдтэй хамт хөлдөөцсөн байл. Дэмээ юм дээ. Хүүхдэн зүгээр үү? Хүүхд хөлдлөө.
За дэмий чи. Мэдгүй. Хүн амны хэрэг. Мэдгүй. Наад амаа. За. Тэр морины ам татах уу чи өөрийнхөө ам татчих юм мэдв. Ярианд ороогдод идэг болчихжээ. Энэ голыг харахаар энэ голын бүхэл юмны газрыг бит хоёр сургадаг байсан да. Ээдтэй юу. Би ч одоо энэ голоор тогтохгүй хөндөө өгсөд л энэ хоошоо энэ өвөр хангаа ороод л арангаа ороод л бүрөөнгөө очиод хамаг эмдгийн сургачаад ороодоо юу ч удаагүй юм чи шогшоод ирдэг байж үү те? Сургадаг байсан. Залуунасаа гэж. Ингэдэг л байсан да. Хэлээд юу. Залуунаас нь ч бяртай байж те. Уурам өгөөл хэргэлдэггүй байсан штэ. Харин дээ штэ. Завдуур ширэг хүн дугаараа гээд тунгууд барих гэж байгаа мөрний гар дээр ганцхан атгах штэ. Ингулдаад шээсалдаад шаасан газар дээр нам зогсож байгаа ч. Тэр чи өчүүш байна хөө. Би ч одоо 3 азраг тогтоодог байлаа штэ. Нэг азраг бараад 2 хөлийн дахиндаа авчууч. Нөгөө азрагын зүүн дахиндаа авчууч. Тэгээд нэг нь 2 гараараа ингээд барина штэ. 3-ыг. Тэгээд юу ч удаагүй юм шиг хүнтэй тамигстаад юмараа сууч та. Нөгөө муу 3 азраг шиг хэсэг ингэж унгадаж байснаа хамгийн сүүлд нь хүрлээ ахаа болио гэдэг байлаа штэ. За одоо тэгээд имээд морин хил оруулаад аваа. За. Нээ чи сумын их баярсан гэж наадмын хурдан морины сүдийг дуудах хүн байхгүйсэн болохоор сумын засаг дарга намайг дуудаарай гэж хэлээд тэгээд би би чадахгүй гэсэн чи заавал чи дуудаарай гэж хэлээд тэгээд би чи цодын дуудах гад чэлж явж байгаа минь энэ жинжимооч хүү. Жилийн жилдээ нэг мэдрэл муухай юм гарч ирээд айл амтны адуу мал үргээгээд харин зайлвал. Хэлээд юу хөө. Энэ одоо цодлох мөрөөрөө цодлохгүй их худлаа цодлохын яа гэж байна. Нөт яада та. Сумын 3-ын 5-нд манай муу сумын заан сүхэ цодлуулах санаатай дэвж явсан чинь. Цаахан хурдан үлгийн гэсэн тоглож явахгүй юу? Хөөч бас хальтарвал мордод төстэй штэ. Замд үл. Чи харавал замд яа. И хүүхдийг хамгаалах төвөөс Монгол улс насан туршид хүүхдийг хурдны морь унуулан хүүхдийн эрүүл бойж гэрхийг ноцтой зөрчиж байгаа тул энэхүү асуудлыг Монгол улсын засгийн газар хэлэлцэж зөвхөн өөрийн насанд хүрсэн хүүхдээр унуулах тухай хэлэлцвэл зохистой. Юу вэ? Эч одоо наадмаа хийж болохоо ойлгох нэ? өөрийн насанд хүрсэн хүүхдээр унуулах юм. Тэр Чоо наадам хийж болохгүй юм штэ. энд юу гэсэл үүж одоо. Бич нь одоо манай мангар хар дааг унууд дарж алнаа да. Тэр гайгүй. Манай энэ гоорн ширхэн даагнууд одоо яах юм болж байна? Өөрөө ингэ давхиж ирээд даагныхын дөрөв үд агаарч явуулж байна уу? Тэр ярихгүй. Өвгдээцээ судамжиж ирсэн энэ сайхан Монгол наадмын дэгжийг хайчих нь нү. Яв заргалнаа. Таны зарыг сонцоо үстэй мэдээчрэг арадуугаар явсан юм чин. За тэгээд энэ юу гэж чинь би гаргаагүй, сүмэн засаг гаргаагүй, нийслэлийн засаг гаргаагүй. Танаас нь засгийн газар гаргасан байна. Тэгээд морь өнөх хүүхдийн нэр хаягийг үнэн зөв бишиж өгөөрэй. Худлаавч гисэн байх бол хариуцлагыг би хүлээхгүй шүү. Юундаа чихэл мухаа арадаа хоёр амьд юм бэ? Би ямар сайн дураар дуудыг гисэн биш. Засаг дарагч өөрөө дуудаа гэх чинь үлээ. Тэмцээгэн ашиг заргалдахгүй юу? Жинжимооч. Энэ мэдрэл муу толоо сонсч часан байхыг утгад олны үг ортоо болоо явчихлаа шүү. Тэр ярихгүй хөө. Юу н хүүхдүүдэд дуудаа. Би үл явлаа. Дуудсан дээрээ үгэн Би яв даргаллаа. Хүлийнхээ тоосыг үзгүй өнгөрүүл алдтас болон тамина. Явъя дуудаа энэ гадаа дотоод хаагур явж ин хэдэн хүүхэд дуудсан үлдээтэй. Явъя. Юу болж байна тамина? Марти. Атгаа чимгээ.